Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай, эрдэс баялагын нөөцөгтэй, зах зээлд ойр, мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар. Эрхэм үзэгчдээ дэлхийд өрсөлдөх Монгол урьяатай өрсөлдөх чадварын нэвтрүүлгийн удаах дугаар эхэлж байна. Өнөөдрийн манай дугаарын хүндэт зочноор эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зүйлийн дарга Бонцгийн Цагаангуй ирсэн байна. Урилга хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа авсан. Цагаан даргаыг бас залуучууд төдийлэн сайн мэдгүй бах. Мэдээж одоо өөрийнхөө үед хүлээн зөвшөөрөгдсөн Монголын бас улс төрийн зүтгэлтэн гэж би хардаг. Тэгээд яг хуу миний бодож байгаагаар одоо залуучуудын мэддгээр бол та Step Arena-гийн эзэн гэж явна. За ийм сайхан бүтээн байгуулалт бас хийгээд одоо Монголд бас олон улсын стандарт хангасан маш олон үзүр үйлчилгээ, тоглолт, тэмцээн, уралдаан зохиогдож байна. Би зүгээр цагаан даргаыг бодохдоо бас Монголд байгаа ховорхон филантропист, меценатуудын нэг гэж боддог. Тэгээд мэдээж энэ нийгэмд бас тийм хүмүүс маш олон болоосой гэж би өвдөө хүсдэг. Би өөрөө бас спортод дуртай, урлаг спортод хайртай хүний хувьд бол тэгээд товчхондоо зүгээр тэгж эхлэе гэж бодлоо. Та ягаад Step Arena-г бас Монголд барих болвоо? Энэ санаа сэтэл хаанаас орж ирв? За би ингээд харахад бол энэ том хөрөнгө оруулалт хийгээд эргээд энийг бол бас яг цэвэр бизнес гэж харахгүй байгаа. Энэ бол бас одоо залуучуудад нийгэмдээ өгж байгаа бас нэг бүтээн байгуулалт те. Энэ бол нэг юм зүгээр яг энийг бол мөнгө олох гэж хүн хийгээгүй. Магадгүй тэнд мөнгө олох гэсэн хүн бол тэнд нэг 20-30 давхар байшин бариад борлуулалт хийх байсан баг. Тэгээд энэ ярианаас бүгд өнөөдөр бас нэвтрүүлгээ эхлэе. Та тэгээд өөрөө бас өөрийгөө танилцуулаад тэгээд яг энэ бүтээн байгуулалт ийм юмнуудаа яагаад хийхээр болсон гэдгээ бас манай үзэгчдэд ярихгүй юу? Баярлалаа. Би нөгөө Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулсан доктор Швабын урилгаар Дэлхийн эдийн засгийн форумд харьяа Global Agenda Council-ийн одоо эксперт зөвлөхөр 4-5 жил ажилласан л та. Тэгээ нэг удаа ингээд Женевт хуралд оролцоод байж исэн чинь нэг Канадын хүн танаа Монголд хоккейн битүү хідэн ордон байдгүй гэж асуусан л та. Тэгээ би тэр асуунгууд нь үнэ хэлэл Монголд байхгүй гэж хэлсэн чинь л ямар сони юм бэ? Канад Монгол хоёр ч хамгийн хүйтэн хамгийн урт өвлтөө мөртлөө танад байдаггүй та Монголд байдаггүй юм гэж байгаа. Тэгснэ би жоохон залдиад ингээд Улаанбаатарын дундуур нь туул гол гэдэг их өргөн гол урсдаг. Тэгээд мөс болчдөг. Тэр мөсөн тэр гадаа ингэж гулгахдаг барьдаг гэсэн чинь тэр ч бас гоё л доо гэд. Тэгэл надаас эвгүй асуулт асууснаас чи яст нөгөө хүн чинь тэгэл өнгөрцөн л дөө яриа өнгөрөөд. Тэгээ би завсралдангууд ингээд интернет рүү ороод харсан чинь Канадад 1895 онд анхны ингээд битүү мөсөн ийм хоккейн ордон байгуулагдаж ирсэн гэдэг. Тэгээ одоо хэд байд юм бэ гэсэн чинь 2850 тийм ордонтой гэж харчаад тэгээ нүүд 10 гаруй жилийн урдталтаа. Тэгээ би яагаад одоо Монголд ерөөсөй байж болдоггүй юм бэ гэдэг. Би багадаа бас булган гол дээр ингээд канки углаал эсгийн гутал дээр ингээд твхтчихэл мотор твхтчихэл голддог байсан. Манай аав голддог байсан. Тэгээ ерөөсөй ийм хөлдөө канки одоо төшөөр угуулсан хүн бүрийн мөрөөдөл биелүүлсэн тийм өргөө ягаад барьж болдоггүй маа гэдэг бодоод яваал байсан. Тэгээ одоо бас нөхцөл бүрдээд тэгээ бас жоохон хөрөнгө мөнгөний болцоотой болоод тэгээ ямар нэгэн ашиг олох зорилгоор биш. Одоо монголчуудын бие болдор одоо хүмүүжил одоо ингээд олон улсын уралдаан тэмцээнд оролцоход нь тийм дэлхийн стандартад нийцсэн байгууллагууд барья гээд тэгэл нэг бас газар нь жолдоол, хүн нь жолдоол, архитектурууд нь жолдоол сайн юм бодож ахлаар бүтчихдэг шүү дээ. Нөө далд бурхны гар туслаад байдаг. Тэгэл ингээд ямар ч бас ингээд Монгол улсууд олон улсын олимпийн хорооны стандартад нийцсэн юм дэлхийн аврах, твийн аврах шалгаруулах бүх шаардлагыг хангасан юм бүсэн өргөөг сүндэрлүүлсэн. Тэгээ энэ бол одоо миний санаа байсан. Энд бол оролцсон маш олон хүн байгаа.
бас одоо манай өвөө ментор бас ярьдаг л да тийм ингээл конки ороо гулгаал одоо манайхан чи хинтийн дадлих тэгэл онон гол дээр ингээл гулгадаг гэдэг тэр дурсамжийг би бас ингээд сонсдог байхгүй. Тэгээд би бол жишээ нь яг өвлийн спортоос жоохон хол. Яг тэгвэл яг ийм бүтээн байгуулалт байхгүй. Одоо сүүлд бол Улаанбаатарын залуучууд бас нэг Sky Resort нэгдлээ тий. Тэрэн дээр бас нэг очиж жоохон гулгаж молгодог болсон байх. Тэгээд би боддог байсан Монголд ер нь бараг л жилийн талаас илүү хүүтэн. Тэгэхээр Монголд хөгжих боломжтой спорт бол ер нь яг ийм тийм өвлийн спорт болж таарад байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ гайхалтай юм хийсэнд нь бас баярлж явд юм аа. Тэгээд бас энэ залуучуудынхаа өмнөөс тань талархсныг бас илэрхийлье. Тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бас өөрийнхөө ингэж эмийг одоо ингээд үр дүн гарцсан. Энд одоо өнөөдөр маргаашгүй хүртэл ингээд олон улсын том тоглолтууд болж байна. Бас манай Монголын урлаг соёлын спортын сайхан арга хэмжээнүүд болж байгаа. Тэгээ энэ дэр би зүгээр нэмээд хэлчихэд бол одоо баг байхад ингээд түүн голоор юу явав гэдэг тийм зохиол уншиж ирсэн л дээ. Тэр яасан гэвэл Монголд анх удаа канки орж ирээд түүн гол гэдэг одоо Баян хонгор аймагт байдаг гол. Тэгээд тэр ингээд нөгөө канкигаар ингээд гулгаад явсан чинь ингээд зураас явсан. Тэгэл ирээд айгаад нөгөө хүмүүс чинь чөтгөр шулгам явсан уу барьсан уу гээл. Тэгээд сүүлдээ тэр канки орж ирж ирсэн тухай. Тэгээд одоо энэ мөсөн өргөө баригдсанаас хойш бол яг бодиттой үр дүн гарч байгаа. Энд бол одоо сая 500 гаруй хүн үйлчлүүлсэн. Тэрнээс гадна одоо Монгол улсын ингээ хоккейчдыг сайн. Тэгээд нөгөө лигээ дээшээ Д лигээс одоо С лиг руу орё гэхээр нөгөө гадаадын тамирчин одоо уралдаан тэмцээн хүлээж авах орчин байдаггүй. Тэгэл тэнцэнэ гаццсан байсан. Гэтэл манайх одоо дэлхийн хоккейн авраг шалгуулах тий D лиг л одоо хавгуур. Тэгээд Азийн авраг шалгуулах тэмцээнийг аваад тэгээд дараа жил нь одоо монголчууд ягаад одоо дээшээ агцсан байх жишээтэй. Тэгэхээр үнэхээр Монголд бол мөсөн спорт, өвлийн спорт хөгжих боломжтой. Энэ хэлэхэд бол энэ мөсөн өргөө бол тийм ашиг хийдэг биш. Энэ бол ингээд татаасаар дэмжлэгээр явдаг. Тэр одоо том мөсөй чинь байн хөлдөө гэдэг чинь ямар их цахилгаан явах уу? Зардал. Энэ бол нэг бас буйны өглөгийн. Гэхдээ ингээд яваанда одоо олон эерэг үр дүн гарах тийм одоо зорилготой урлагийн спортын тэгээ одоо олон төрлийн арга хэмжээ одоо явагдах юм боломжтой ийм ордонтой болгосондоо бол үнэхээр их баярлалдаг. Тэгээ анх удаа би ингээд соёнд ярилцсан өгсөн чинь хүмүүс одоо цагаан мөрөөдлөө ярьж байна гэд. Тэгээ ярьсаар бас үлдээ мөрөөдлийн мөсөөргөө гэж нэртэй урталгаа явуулсан. Бараг тэр нэр нь ч гоё юм биш үү гэдэг шиг тий. Таны мөрөөдөл бийсэн олон залуучуудын бас мөрөөдөл цааштай биелэх болтгоо. Яг түрүүн бас бизнесийн биш яагаад ийм хийсэн гэж танаас асуусан. Тэгээд аягүй сайхан бас тайлбар авчлаа. Тэгээд эндээ баяртай. Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай эрдэс баялагын нөөцөгтэй зах зээлд ойр мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар. Тэгэд энэ Step Arena маань маш олон хүүхдүүд залуучуудын мөрөөдлийг биелүүлээсэ. Тэгээд таныг урьсан бас нэг шалтгаан бол таныг одоо хэн бэ гэдгийг бол залуучуудад бас илүү тод танилцуулах юм санаа бас байна. Яагаад гэвэл өрсөлдөх чадвар дээр бол хангалттай ярина. Тэгээд та одоо хүүхд наснда юу хүсэж мөрөөддөг байв? Та бол одоо огт өөр нийгэмд амьдарч ирсэн нэг тийм түүхэн хүн байгаа шүү дээ. Социалист нийгэмд. Тэгээд тэр үед хүүхдүүд юу хүсэж мөрөөддөг байв? Би яг багадаа бас тийм сониуц зантай гэх юм уу тийм хүүхд байсан. Тэгээ би ингээ гадуур ингээ тухайд бол лекц уншдаг байсан алдар зуутай хүмүүс. Тэгээ нэг удаа үйлдвэрчний үеийн соёлын төв өргөн дээр Лодонгийн төдөө тэгээ Лодохөө Баатар энэ одоо лекцэн суусан. Урд нь бас зөндөө олон хүмүүс лекцэн суудаг байсан. Тэгээ Лодонгийн төдөө гоё гэж хэлж ирсэн бэ гэхэлэр монголчууд хүн ам цөөхөн. Тэгээ одоо хүн болгон одоо жирийн одоо улстай харьцуулах юм бол нэг биш 2 3 хүний ажил хийдэг байх хэрэгтэй. Гадаад хэл сурах, нэг гадаад хэл сурах юм бол хөтөлгөө мортой болно гэл ингээл ярьсан тэр зүйл нэгэд надад бол гадаад хэл сурах. Тэгээ бас өрсөлдөх чадвартай гэсэн тэр санаагаар л тухай үед хэлж ирсэн юм шиг байгаа юм л та. Тэгээд тэр одоо лекцнээс хойш би ингээ хэл сурыг, юм бүтээ, яагаад болдоггүй юм бэ гэсэн тийм бас юм
одоо мөрөөдөл төрж исэн л дээ. Тэгээ ингээл ботход тухайн үед бол төдөөга тийм өрсөлдөж чадвар гэсэн нэр томьёо хилээгүйч гэсэн одоо Монгол хүн эрүүл чирэг бүтээнжтэй байх ёстойг л одоо залуучуудад хэлж исэн, тийм урам өгж исэн, зориг өгж исэн юм шиг л одоо эргэж бодох санагддгийг. Тэгэхээр Монгол хүн дэлхийн бусад үндэстэнтэй өрсөлдөх ёстой. Тухайн үед тийм утгаар л хэлж исэн байгаа юм л да. Тэр үеийнхэн ч гэсэн бас Монгол улсаа гаднаас нь хараад сурцсан тийм Монгол улс маань яагаад одоо хөгжлөөр ухарч гэнэ, хоцорч гэнэ, урагшилж гэнэ гэдгийг бодоод эхэлсэн байсан байл да. Тэгээд таны хувьд одоо Монгол улсаа гаднаас нь анх яаж харж ив? Ингэж харьцуулах санаа яаж төрж ив? Тэр зүгээр л яг одоо төр төмний одоо буйнаар гэхүү ингээд Монголд сурж байгаа. Тэгээд их сургуулиас Москвад яваад дэлхийн алдартай тийм сургууль төгсөөд тэгээд 20 хэддээд 27-тоо 8-тай байхдаа анх удаа ингээд Женевт Швейцарт очиод олон улсын хөдөлмөрийн байгууллагын хурал дээр үг хэлсэн л дээ. Тэг ингээд бүр хэдэн мянган хүн суудсан. Засгийн газар эзэд үйлдвэрчин гээд. Тэг би 27-8-тай. Тэг ингээд тэр энэ дээр гараад үг хэлсэн чинь. Чи хэдэн он бэ? 86. Эд социализм. 86 эд социализм үед 27-тай байсан юм байна. Тэгээд ингээд үг хэлсэн чинь ингээд миний хоолоо зангираад. Тэр чинь ингээд хэдэн мянган хүн тэгэл Монголын хөдөлмөрчдийг төлөөлж үг хэлнэ гэдэг. Би тэр үед бол үйлдвэрчний хэвлэлд ажиллаж исэн. Тэгээд намайг сургуульд явуулсан бол Г Очирбатгой тэр үед бол усан цэрэн дарга байсан. Тэгээд тэнд явуулаад үг хэлсэн чинь. Тэгээд Женевт очиод ингээд харахлаар Женевийн ингээд Швейцарын газрын зураг ингээд Монголын газрын зураг ингээд буруу харуулсан юм шиг. Ийм газар нутгийн ч ингээд төстэй. Тэгээл ийм бас ижил төстэй. Тэгээд тийм мундаг хөгжсөн. Тэгээд ингээд бүр ингээд маш их контраст хараад тэгээд ерөөсөө ингээд гэр дотроо харчаад манай гэр гоё гэдэг бол гадаа гараад бусад айлын гэртэй харьцуулах юм бол бас ингээд мэдэгддэг. Тэгэл түүнээс хойш ерөөсөө ингээд нэг яаж Монгол улсаа ингэж урагшлуулах вэ, яаж хөгжүүлэх вэ, юу хийх вэ гэл байнга тийм эрэл хайгуул хийж ирсэн гэх юм уу. Ер нь манай аав ч гэсэн бас л тийм хүн байсан л дандаа юм бүтээдэг, зохиодог, хийхгүй бол байхгүй дархан уужаан зохион бүтээсэн юмгууд одоо хүртэл байдаг л дээ. Тэгэхээр бас нэгдүгээр ГН байгаа, хоёрдугаар бол боловсрол, гуравдугаар тэгэхээр бас одоо тухайн үеийн өдөртлөг намайг ингээд залуу гэхгүйгээр ингээд гадагшаанаа явуулаад юм харуулад нүд тайлуулсан. Тэр нь ингээд эргээд одоо Монголоо яаж сайжруулах вэ гэдэг тийм сэтгэлд одоо хөтлөгдөж явсаар байгаа л тэгээд ингээд өрсөлдөх чадвар гэдэг тийм нээлт хийсэн гэх юм уу тас үлдээ ийм төв байгуулсан л да. Тэг өрсөлдөх чадрын төвийг одоо анх байгуулж исэн тэр түүхээс товчхон сонирхуулаач. Тэр үед бол одоо өөрөө ингээд захирлаар байж исэн. Тэр анх яасан бэ гэхээр бид нар ер нь улсын ингээд одоо ингээд нийгэм үндэстэн гэдэг чинь хүмүүсээс бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд би зүгээр энгийн жишээ хэлэхэд одоо хүнийг бол хэмжиж болно. Одоо өөрийн чинь өндрийг, даралтыг, нүдийг, жинг айгүй олон юмар хэмжиж болно. Тэгэхээр ингээд үндэстэн гэдэг чинь маш олон хүнээс бүрдэж идэг. Тэгэхээр одоо яг тэр үндэстэн одоо өрсөлдөх чадвартай байна уу гэдгийг нь бас хэмждэг тийм арга аргачил дэлхийд төр бий болцсон гэдгийг нь мэдээд тэгээд тухайн үед бол одоо Монголын одоо ч гэсэн байгаа том компаниудтай ярьж байгаад 10 хэдэн хүн нийлээд анх удаа ийм өрсөлдөх чадрын судалгааны төвийг 16 жилийн урд байгуулад тэгээ одоо өнөөдрийн хүртэл одоо өнөөдөртөө бол яг миний нуруунд дээр явж байгаа. Ихэнх үүсгэн байгуулсан хүмүүс нь тийм ашигтай биш, үр ашигтай биш, ямар юутай ингээд янз бүрийн шалтгаанаар ингэж одоо явсаар байгаад хамгийн сүүлд одоо Нью-Йоркийн Болдбаатар бит хоёр байгаад дараа нь Болдбаатар Швейцар руу яваад тэгээ одоо өнөөдрийг бол яг би өөрийнхөө нуруунд дээр аваад явж байгаа. За би танаас бас нэг товчхон юм асууя гэж бодлоо. За яг таны хувьд өрсөлдөх чадвар гэж яг юу вэ? Яг улс үндэстний хувьд гэх юм бол ер нь хөгжих чадвар товч утгаараа. Гэхдээ энэ хөгжих чадварыг одоо би түрүүн хэлсэн ингээд хүнийг ингээд хэмжиж болж штэ. Гар, булчин, хурд одоо бүх. Тэгэхээр ингээд үндэстнийг яаж хэмждэг юм бэ гэхээр энэ эдийн засгийн философийн энэ эрдэмтэд судлаад тэгээд олон одоо юм шалгуураар хэмждэг болсон. Хүнийг одоо имрайд оруулж байгаатай адилхан одоо эдийн засгийн чадвар, засаглалтын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд үтсгээд тийм дөрвөн ингээд том үзүүл. Тэгээд дөрвөн цаашаана дахиад ингээд 20 болоод тэгээд нийтээ бол 340 ингээд үзүүлэлтээр дүгнэдэг. Тэгээд тэрний 3-2 нь бол hard data statistic
Одоо яг ингээд статистик. 3-1 нь бол ингээд одоо санал асуулгатай суурилж хийгддэг. Тэг үнэхээр юм шалгарсан ийм арга. Тэгээд энэ юу бол их бодиттой. Тэгэхээр ингээд харьцуулж болно. Одоо харьцуулдаг субъектив гэсэн ингээд бусдтай харьцуулж болохоос гадна энэ тайлангийн нэг онцлог нь юу вэ гэхээр өөрөөгөө өөртөө харьцуулдаг. Би өнгөрсөн жил ямар байж юу, эх жил ямар болж юу гэдэг. Тэгэхээр энэ өрсөлдөх чадварын судалгааны ингээд төвийн тайлан бол одоо манай төр засгийн өдөртөгч нар одоо Монгол улсаа, Монгол гэдэг айлаа юм гой болгоно гэж амлаж байгаа шүү дээ. Тэгэл ингээд бодлого үйл ажиллагаа явуулаад тэр явуулсан үйл ажиллагаа нь жилийн дараа ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг нь дүгндэг баг одоо дүнгийн тайлан гэж хэлж болно. Тэгэхээр хүн өөрийгөө мэдэх нь чухал шүү дээ. Одоо жишээлх юм бол ингээд би түрүү хэлсэн ингээд даралтын аппарат яасан гэхээр хүний даралт их бага байна уу гэдгийг мэдэх зорилготой шүү дээ. Хэрвээ хүний даралт ихссэн байх юм бол эм аавн яагаад гэж оншоо олно, өөрийгөө эрүүл байлгана. Тэрнтэй адилхан энэ өрсөлдөх чадварын судалгааны тайлан бол Монгол улсыг, Монгол гэж айлыг 4 том макро үзүүлэлт дотроо дид үзүүлэлтүүдээр 340 гаруй үзүүлэлтээр 340 одоо янзын хэмжүүрээр хэмжээд ийм байна гэдгийг хэлчихэж байгаа. Тэгэхээр энэ тайлан бол ашиглаж сурах хэрэгтэй. Энэ багж одоо баг гарын авлага шиг л хүн ашиглах. Гарын авлага ширээний ном. Одоо тангадын гасан гол энэ бол одоо орсоор бол ширээний ном гэдэг энэ бол багж ном гэдэг. Багжийг ашиглаж юм бүтээдтэй адилхан энэ одоо тайланг ашиглаж сурах нь аюул чухал. Тэгээ одоо санжийн отгочлоо бид нар анх ингээ энийг үүсгэн байгуулж байхдаа бид нар тухайн үед бол Казахстаны хүмүүс рүү хандаа танах ингээ тайлангаа өгчөөч гэсэн чинь нууц гээд өгөхгүй байсан байхгүй. Тэгэхээр Казахстан яа гэм бэ гэхээр энэ ажлыг бол одоо ингээ хувь иргэд хийдэггүй төр засаг нь мөнгө төлж хийлгүүлээд тэгээд бараг төр засгийнх нь бүх хүмүүс ширээн дээрээ тавьчаад байн харж ажлыг нь дүгнэдэг. Тийм улс бол зөндөө байгаа. Өмнөс Солонгос ер нь амжилттай хөгжиж байгаа бүх улс энэ өрсөлдөх чадварын судалгааны тайланг ашиглаад яагаад одоо өнөөдөр үр дүн ийм байгаа юм чинь яагаад гэсэн асуулт асууж штэ. Тэгэхээр одоо даралт ихссэн байна гэхээр яагаад гэдэгтэй адилхан те. Миний хурд буурсан байна яагаад гэж асуулт асуугаад оншоо тавиад имжлээд тэгээ сайжруулаад цаашаа явах юм бол энэ өрсөлдөх чадварын тайлан асар их хэрэгтэй нөө багаж номлол болчиход байгаа юм л да. Өрсөлдөх чадвар. Яг та түрүү хэлсэнчлэн одоо ингээд бол яг төрийн бус байгууллага дээр ганц таны нуруунд дээр явж ш. Тэгээд би энэ номыг эргүүлээд ингээ артал дээр нь харж байхад би бас ганц хоёр юм олж харсан. Гадны байгууллагууд бол маш их ач холбогдол өгд юм байлээ. Жишээ нь ми буруу хараагүй бол Катарын жишээн дээр Катарын авилгатай тэмцэх газар доороо өрсөлдөх чадварыг ажилуулж байна. Зарим газар нь бүр ерөнхийлөгчөнд дэрэгдэх консулын газар гэж явж байна те. Отгочлоо ахын тал дээр бас юм хэлээч. Одоо яг Монголд одоо хаана бас яваад хаана харьяалагдаад явах хэвээр бол те энэ багаж номныг бид нар яг багжаа болгоод ашиглахын тулд бид нар ач холбогдол өгөх хэвээр. Ач холбогдлоо өгөхийн тулд энэ одоо бас хаана юу нэнийг авч хэлцэж ингэж явах хэвээр гэж бодож байна. Ер нь ихэнх улсууд бол тийм үндэсний хөгжлийн хүрээлэнч гэдэг юм уу, эдийн засгийн яамч гэдэг юм, ерөнхийлөгчийн дэрэгдэх одоо өрсөлдөх чадварын зөвлөлч гэдэг юм уу. Таны хэлснээр Арабын зарим баян орнууд бол авилгатай тэмцэх газрынхаа дээр ажиллаж байгаа. Тэгээд нөгөө тухайн үндэстэн хүнээ ажиргалтай байхын тулд бизнесээ хүчрхэг болох хэрэгтэй. Бизнесийн хамгийн том дайсан бол төрийн хүн суртал байдаг. Тэгэхээр энэ хүн суртлыг яаж арилгах вэ гэдэг талаас төрийн институтсууд тэрийг ингээд аваад явд юм билээ. За манай улсын хувьд бол ингээд хувь хүний санаачлахаар яваад байгаа. Энэ бол бас нэг бодлын бахархалтай, нөгөө бодлын бас нэг учир дутагдaltaй. Яагаад гэвэл эн чинь өөрөө бодлогод шингэх тэр чадах нэг жоохон сул юм уу да би зөв хувьдаа тэгж ажиллаж байгаа. Та энэ дээр ашиглахгүй л байгаа юм л да. Тэг ингээд үнэхээр зарим ингээд хүн хичээлээ хийгээд ингээд заримдаа ингээд онц сурдаг хүн сааваа эсвэл дунд авдаг ч юм уу эсвэл оноо буурах юм бол ишиж магадгүй л дээ. Тэгэхээр хүн бол эхлээд өөртөө одоо ингээд яг бодит үннийг ингээд мэдээд ингээд оншоо мэдэх бол хамгийн чухал. Ерөөсө хүн дээр, нийгэм дээр. Тэгээ одоо энэ дээр ихтэл ингээд одоо энэ 25 оны дэлхийн ингээд өрсөлдөх чадварын тайлан дээр ихтэл Монголын одоо ямар сорилт байгаа хэлчихэж байгаа байхгүй. Одоо жишээлх юм бизнес орчин муудах гэж байна. Ягаад гэвэл татврын дарамт нэмэгдэж байна. Эдийн засгийн газрын оролцоо нэмэгдэж байна. Тэгээ бүр ингээд тарих гадагшаана одоо Монголын чадвартай эрдэмт чадaltaй хүмүүс нь гадагшаана дайжих эрсдэл байна. Инфляц нэмэгдэх гэж байна гэдэг ч юм уу. Ингээд хэлчихэж байгаа. Тэгэхээр энийг хараад тэгээ энэ тааруулаад нөө бодлого явуулдаг.
одоо тэгэх юм бол улс хөгжөөд байх хэрэгтэй юм л да. Тэгэхгүй бол ингээд нүдэн анчаад одоо баримжаагаараа ч юм уу ингээд мартчихаал нэг амлалт амлаад яваад байдаг биш. Тэгэхээр энэ бол зүгээр ингээд дүнгийн дэвтэр. Бид нар тэг гин гэж байгаа биш. Ийм байна л гэд хэмжиж байгаа. Тэгэхээр энэ дээрээ хувь хүнч дээр улс үндэстэнч дээр яг байгаа бодит гашуун үнэнтэйг нүүр тулаад тэгээ энийг муугаа яаж сайжруулах юм, сайныгаа улам яаж сайжруулах юм байг л ингэ өрсөлдөж байгаа. Тэр нь өрсөлдөх чадвар гэдэг чинь явж явж одоо түрүү би бас нэмээд хэлэхэд тэр арт түмэн нь ай хаюулгүй амьдрах, бизнес эрхлэх хамгийн таатай орчин бүрдүүлэхийг л өрсөлдөх чадварын орчин гэж байгаа. Тэрлүү ингээд төрн, бизнес нь, хувь хүмүүс нь, сургууль, соёл бүх зүйл нь хамтарч агаад улсаараа юм өрсөлдөх боломжтой. Тэгээ энэ ингээд ингээд боловсрал гэдэг чи одоо ингээд манай дээд боловсролын юу гэх чинь 60 хэд орноос бол хамгийн сүүлд явж байгаа л байхгүй юу. 3 хоногийн урд ингээд дижитал ингээд ранкинг гаргасан чинь Монгол дахиад ард байж байгаа байхгүй юу. Ингээд цахимжуулаад идэх тэгтэл ингээд дижиталгаар бас сүүл бошгож байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар хамтарч сууж агаад энэ том айл байхгүй юу. Ерөнхий сайд их хурлан сууж агаад ийм байна. Одоо яах юм бэ? Залуучуудаа боловсрлаа яах юм, дэд үтсээ яах юм гэд тэгээд нэг баг болоод явах юм бол Монгол улс бол хөгжих, урагшлах асар их баялагтай тийм улс л да. Энийг нөгөө мис менежмент хийгээд үр ашиггүй болгоо төрн данхаагаад тэр бүгдийг энэ тайлан дээр байгаа. Тэгэхээр энийг манай нөгөө ирэх барьж байгаа хүмүүс харахаасаа, ашиглахаасаа ичээд уншихгүй зүгээр л төр зуурын одоо популизм улс төр сонгуулийн хооронд боцсоор байгаа л хэргийг гаргахгүй байгаа. Тэгээ сая отоход яал нэг талаас бахарх одоо тайлангийн хувьд бол нэг талаас хүн бахархмаар нөгөө талаас харамсалтай гэсэн. Үнэхээр харамсалтай байгаа байхгүй юу? Хийгээд идэг ашигладаггүй. Тэгэхээр даралтын аппарат зохион бүтээчлийн чинь нуучаад тэгэл хүмүүс даралтаасаа болоод өхөөд иж болно шүү дээ. Тэгэхээр тэр нэг ашиглах юм бол олон хүн амьд явна шүү дээ. Тэрнтэй адилхан ингээд энийг хараад яваасаа л гэсэн санаа хэлж байгаа юм л да. За манай хоёр уучлаарай. Надад нэг гормын санал байна. За ямар ч өрсөлдөх чадвараа хэмжээ сурчлаа. Тэр яаж сайжруулах вэ гэдэг дээр хийх юм үзэндөө баг. Тэрэн дээр цаг байгаа учраас би танаас нэг амлалт авмаар байна л да. Та зориуд цаг загваргаад дараагийн удаа завтай үедээ ирээд хамгийн чухал юу вэ? Одоо өрсөлдөх чадварыг одоо бид нар хэмжээ сурчлаа. Тэгэхээр ингээд мэдээж бид нар хүслийн чагсаалт гаргаж болно те ингэ хэрэгтэй гэдэг. Таны бодлоор яг нэгийг барьж яваад ингээд тууштай хэрэгжүүлэхэд өрсөлдөх чадвар яаж дээшлэхээр үнэгдэр ингээд та одоо дараа орж ирнэ гэдэг хамт өгөөч. Бага ерөөсө бэлэн жор бага. Гэрийн даалгавраа гэдэг. Би энэ тайланг яаж ийм вэ гэхээр манай залуучууд хараад одоо манай өрсөлдөх чадварыг болох энэ төв зөвхөн улсынхаас гадна аймгийнхыг дүүргийнхийг гаргадаг байхгүй юу. Тэгэхээр тэрнийг хараад өнөө тайланг хараад засаг дарга салбараа яриад ийм байж тээ. Энэ одоо номыг энэ их сурвалжийг бүх хүн ашиглах боломжтой нээлттэй. Тэгэхээр одоо энийг хараад нөгөө засаг төрөөсөө ч юм уу засаг даргаасаа шаардах боломжтой байхгүй юу? Энэ яагаад манай муу вэ? Сайн бол байгаа муу юм байгаа. Нэг хөгжилтэй болсон шүү дээ тийм. Аймагуудын өрсөлдөх чадрын тайлан гаргасан чинь зарим аймгийнханд ирж бүр ингээд улс төржүүлээд зарим бүр цагдаа магдаатай ирээд манай аймгийн нэр хүндэд халдлаа малдлаа гэд. Тэгээ бид нар чинь тоо юм чинь гаргаад хэлнэ ш. Сайн байгаа муу юм байгаа. Тэгээ 21 аймаг уралдахлаа тэгэл нэг нь ард нэг нь урд нь орно шүү дээ. Тэгэхээр энийг ингээд бүх хүн ашиглах юм бол энэ чинь бодиттой. Одоо жишээл дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан дотор хичингээл аль дүүрэг дээр одоо замын хөдөлгөөний дүрм их зөрчигдөж байна уу, гэрэлтүүлэг ямар байна уу, амьдрах орчин ямар байна уу, гэмт хэрэг ямар байна уу, өвчил ямар байна уу гэд яг амьдрал ахуйн бүх үзүүлэлт байгаа байхгүй 180 үзүүл дүүрэг дээр. Тэгэхээр энэ одоо нэг тийм чухал зүйлийг л хэргийг гаргах хэрэгтэй байгаа тийм. Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай, эрдэс баялагын нөөцөгтэй, зах зээлд ойр, мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой. Өрсөлдөх чадвар. Одоо манай нэвтрүүлгийн зорилго чинь яг энийг
зөв хүмүүст нь энэ тайланг л одоо байнгын л ерөөсөө байдаг. бүх ашигламаар Яг байна. үнэ. Жирийн залуучууд хараад яагаад манайх ингээд жишээлх юм бол за дундас наст бол харьцангуй өндөрсөд байгаа. Эдийн засаг өсөд байгаа. Гэтэл яагаад ингээд нэг ялгаа байна уу? Яагаад ингээд харанхуй байгаад байна уу? Яагаад хүүхдийн тоглох талбай бага байна уу? Яагаад паркинг өмнөхөөсөө сайжраагүй ингээд энийг хараад шаардах юм бол энэ чинь бодиттой. Зүгээр сайн муу хурдан удаан гэдэг чинь жинхэнэ хийсвэр ойлголт байхгүй юу? Тэгэхээр ингээд яг тоотой хурдан гэх юм бол чи 100-д одоо 10 секунд 3 дойл гүйж ийн гэдэгтэй адилхан. Гэхдээ хоёр хүн уралдвал хурдуудаан харьцангуй. Тэгэхээр энэ бэлэн ингээд hard data-н дээр суурилсан тайланг ингээд манай хүмүүс хараад ашиглах юм болвол одоо ашиглахгүй байгаа дарга нарыг ашигладаг болгох гэж шаардах боломжтой гэж хэлэх гээд байна л да залуучууд Тийм нар л энийг маш сайн ашигладаг болох хэрэгтэй. Би тэгээ таны нөгөө номны өмнөх үгдэр харж ирсэн л та. Тамирчин хүний одоо даралтын хэмжээ, жингийн хэмжээ, тэ хурдын хэмжээ да тэрнээс бид нар юун дээр ажиллах вэ гэдгээ тодорхойлох ёстой гэдэг шиг яг одоо Монгол улс бас хөгжихгүй байгаа том шалтгаануудыг яг энэ ном гаргаад ирсэн байгаа. Энэ датан дээрээ суйрлаад яг урагшаа хараад явах ёстой гэж би хувьдаа бас бодож байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгийн зорилго би энэ бас нэвтрүүлэгт өөрөө юм passionate оролцож байгаа нэг хэлбэр нь яг өрсөлдөх чадвар гэдэг энэ үгийг энэ одоо датаны ач холбогдлыг дарга нарын чихэнд л хүргэмээр байна. Эннийг л та нар одоо ашиглаач. Энийг л хэрэглээч. Одоо ингээд эргээд харахад таны энэ ном энэ анх энэ байгууллагыг байгуулад хилжсэн өмнөх үгтэй одоо 15 жилийн дараа Монгол улсад тулгамдж байгаа асуудлууд яг тэр хэвэндээ л байгаа. Тэгэхээр бид нар нэг энэ их хугацаанд бид нар ингээд хий эргээд байгаа юм шиг бас санагдаад байна л да. Салан баган үлгэр шиг л байгаа байхгүй ингээд сугандаа хавчуулаад нэг юм бариад хавчуулаад нөгөөдөө гээгээд идэг. Тэгэхээр энэ ой санамж энийг ашиглаад энэ тоо худлаа хилдэггүй. Хүүхд худлаа өвддөггүй. Хүүхд бол худлаа янгуучлаа. Том бол янгуучлаа. Тоо бол худлаа хэлэхгүй. Тэгэхээр тоо баримт ингээд олон улсын аргачлалаар ингээд яатсан энэ бодит тоог ашиглах юм бол манай ингээ хөгжлийн нэг түлхүүр байна л да. Одоо жишээлхэд би нэг удаа ингээд Сингапурт явж исэн чинь энийг үүсгэн байгуулсан Стефан Гарели гэдэг профессор очсон лекц уншиж байна. Тэгээ яасан гэсэн чинь өмнөх жил нь Сингапур нэгд байснаа тэр жил 3-т орсон юм байна. Ингээ ранкинга. Тэгээ яагаад 3-т орсон гэсэн чинь танах ингээд дид бүтцийн өрсөлдөх чадвар ингээд буурсан гэдэг. Яаж буурсан гэсэн чинь А цэгээс Б цэгийн хооронд одоо урд нь ингээд одоо 5 минут 30 секунд одоо явдаг байснаа сүүлд нь тэр одоо тэр нөгөө амралт казино янз бүрийн байгуулагдаад дид бүтцийн төлөвлөлт нь удаа тэр такси хүлээдэг цаг нь уртсаад явдаг зам удааширдсан чинь танаа ингээд дид бүтцийн өрсөлдөх чадвар чинь муудсан гэд тэг ингээд бодиттой тоо хэлээд тэг яг тэр жилд нь яасан гэхэл Том Ликван юу би ингээд 50 жил засагт байлаа би одоо ингээд орхоо боллоо гэд тэгэд өөрөө тэрнээс одоо огцроод тэгээд тэр дид бүтцийг хариуцчихсан 2-3 сайд нь өөрчлөгдөөд тэгээд одоо тэр нэгэ засаад тэгээд нөгөө сайжруулж байгаа байхгүй. Ерөөсөө одоо өнөөдөр ингээд нэг зүүн 400-аас баруун 400 замд нэг хүн таксигаар явбал хэд явж гэнэ үү? Иргэчил яг ямар байна уу гэдгийг харахад л шууд харагддаг. Тэгэхээр айгүй энгийн тийм. Тэгэхээр харьцуулт айгүй чухал. Одоо өөрөө бол Германд сурсан доктор хүн германууд хэлдэг байхгүй. Харьцуулт бол мэдлэгээ их сурвалж гэдэг. Тэгэхээр энэ тайланг бол бид нар бусдтай харьцуулахаас гадна энэ тайлангийн нэг давуу тал ихлээр өмнөх жилтэй харьцуулдаг. Тийм, өмнөхтэй харьцуулсан байгаа. Дараа жилд нь өмнөх оноос нь юу сайжирсан, юу муудсан гэдгийг бас дүнгийн тавьсан. Ийм л одоо тайлан байна. Тийм. Өрсөлдөх чадвар. Одоо ингээ миний гарт нь 2011 оны Монгол улсын өрсөлдөх чадрын тайлан гэдэг байна. Энэ дээр одоо өмнөх үгийг та өөрөө бичижсэн юм байна. Тэгээд танил санагдаж байна уу? Ер нь одоо энэ миний гарт энэ одоо 2025 оны дэлхийн өрсөлдөх чадрын тайлан байна. Тэгээ энэ 11-ээс 25 онд ч одоо 14 бараг 15 жил те. Энэ 15 жилийн дотор ер нь юу өөрчлөгдсөн бэ? Уу яг мэдээч зөндөө өөрчлөгдсөн. Ер нь эдийн засаг бол том тэлсэн, хүн ам өссөн, ингээд тоон үзүүлэлтүүд их сайн. Гэхдээ ингээд яг энэс илүү байх боломж байсан үг байсан. Тэгээд бас анхаарахгүй байгаа юмнууд харагдаж байгаа байхгүй. Энийг ингээд баг ингээд 15 жил урд бичсэн үг гэсэн чинь баг өнөөдрийн бүх юм баг бичсэн байгаа байхгүй. Зүгээр ингээд харахад л
Одоо яаж ийм гэхээр ингээд оюутлогоо 5 толгойн бүтээн байгуулалтаас болоод хөрөнгө оруулалт ингэж нэмэгдэн барьна энэ сайн хэрэг гэчихэд цаашдаа яаж ийм гэхээр энэ уул уурхай бол эдийн засгийн зүтгэр болсон үнэнч хөгжил сэжил төрхийн тулд бид эдийн засгаа төрөлжүүлэх ёстой гэдэг. Тэгээ төрөлжүүлэх дутуу анхаарал. Солонгоруулна гэдэг модонд орчод нь шүү дээ саяхнаас. Тэгээ өшөө яаж ийм гэхээр боловсрол дэд бүтцийн салбартаа илүү анхаарах юм бол өсөлтөө урт хугацаанд хадгалж чадна гэдэг. Гэтэл одоо боловсрол доороо байхгүй дэд бүтц бол хөгжлийн гацаа болцсон байх жишээтэй. Тэгэхээр ингээд зөвхөн сэтгэл дундуур юм бол зөндөө байна. Тэгвэл бол энийг одоо ашиглал одоо алдаж оноол яваад байна. Гэхдээ ой санамжаа сайжруулад ашиглах юм бол их л хэрэгтэй байгаа юм л да. Алдахгүй л оноод л явчмаар байна. Одоо ингээд бүх үзүүлэлт байгаа. Нөгөө хөгтөчн дээр үуч одоо бид нар одоо бол оноотой дээр үуч муу аваад нөгөө дэвтрээ нуучдаг аав ээжээсээ тэгж болохгүй шүү дээ. Бид нар ч насанд хүртсэн үндэстэй юм чинь одоо муу авсан ч гэсэн муу авсан шүү. Харин дараагийнх дээр яаж 3 авах уу, яаж 4 авах уу, яаж он заах уу дээр л ажиллах хэрэгтэй болчихдог байхгүй. Би тэгээд яг энэ дээр ингээд энд ихэнх улсууд байгаа л да. Тэгээ 11 оны Эстоныг 25 оны Эстонтой харьцуулахад эрс ялгаа гарсан байна. Хятад дээр ганцхан жишээ хэлэхэд хэдхэн жилийн дотор тэр хурдны галт тэрэгний сүлжээг бол ингээд 8хан жилийн дотор байгуулсан байхгүй. Тэгэхээр 15 жил гэдэг бол хэрвээ тухайн үндэстэн өөрийгөө зөв онцлоод зөв юмаа барьж аваад зөв барьж чадах юм бол маш их хүсэл гаргаж. Яг бид нар бол тэгтлээ их оцорчоогүй байна. Хөрх ингээд нэг дундаж хавцаал яваад байна л да. Гэхдээ энэ бол ялангуяа залуу үеийнхэнд араа ингээд бодлоо анараа ингээд би ингээд бас сангийн сайд бас байсан байхгүй юу одоо нэг 20 30 жилийн урт те. Тэгэхэд Монгол улсын бүх GDP 1 тэрбум доллар л байсан байхгүй. Улсын төсөв 300 сая. Тэгээ 9 яамтай. Тэгээд тэр үед чинь реформ хийгээд ингээд татврын ачааллыг бууруулад гайлын татврыг тэглээд ингээд Монголд ингээд бүр ингээд одоо бүр ингээд буун болоод тэгээд сүүлдээ ингээд бүр эдийн засаг 10 хэд болж ирсэн. Одоо тэрнээс 30 дахин нэмэгдсэн. Одоо эдийн засаг 30 дахин. Гэтэл тэр одоо тэр яг отгоогийн хэлдгээр тэр нөгөө хөрөнгө оруулалт үр ашиг ямар байна вэ? Тэр айгүй чухал төс. Тэр үед бол төсвийн алдагдлыг багасгах гэдэг үсэн ийм том болсон хэрнээл алдагдaltaа төсөв батлаад идэв. Урсгал төсвийн тэнцэл нь алдагдaltaа. Тэр нөгөө хараат хэвээрээ солонгоруулаагүй төрөлжүүлээгүй. Тэгэхээр одоо бид нэг зогсоод одоо монголчууд ч юм биш авьяастай шүү дээ. Цөөхүүлэх нэ ийм их баялагтай зах зээлд ойрхон юм чинь ингээд богино хугацаанд өсрөнгөө одоо хөгжил хийх боломжтой. Одоо 2011-12 онд бол Монгол улсын эдийн засаг жилд 17% өсөөд дэлхийн эдийн засгийн форум дээр хамгийн хурдан хөгжиж байгаа улс гэж хэлэгдэжсэн байхгүй юу? Гэтэл нэг одоо микро мэдлэгтэй нэг ерөнхий сайд гарч ирэнгүүтээ шууд хөрөнгө оруулалтыг зогсоогоол өөрснөө хийнэ гээл тэгээ баахан бондоор найр хийгээл тэгэл нөгөө гадаад өрийн уутыг нээж өгөөл тэгэл одоо гадаад өрнөж нэмэгдээд байдаг улс нь яаж өгдөггүй. Тэгэхээр одоо арай оройтойгүү дээр одоо нэг зогсоод бүх алдаагаа давтахгүй тулд ингээд цаашаа ингээд нэг салан багва шиг нэг ухаантай ядахтай туулаа шиг хурдан дэгдэх тийм боломж байгаад байгаа юм л та. Би жоохон бухимдалтай яриад байна. Би бас ингэж хардаа одоо манайхан нүүдэлчин манай үндэсний онцлогч те бид нар чинь нүүдэлчин ард юм. Эндээс хамгийн том одоо маш их сул тал мэдээж байгаа те. Хамгийн том давуу тал болохоор бид нар айгүй хурдан мониорлж чаддаг. Хурдан дасан зохицож чаддаг тий. Тэгэхээр яг таны хэлж байгаагаар яг өнөөдөр зогсоод хөдөлж чадвал бид нар бас бусад нэшний тийм хурдан хийж чадахгүй юмд бүгдээрээ айгүй хурдтай хүрж болно гэсэн итгэл үнэмшил надад бас байдаг. Бага. Ингээ харахад бол ингээд Монгол хүн бол ингээ юм хий, бүгд баяжээ, бүгд яа гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэтэл ингээд хөгжсөн одоо ялангуяа Европын орнууд гэхлээр заа яах вэ? Заа гэдэг ингээд нэг жоохон тэр идэвхчлэр их бага байдаг. Монголчууд бол ингээ залуучууд ингээ юм хий, бүтээ ингээ тгий гэж боддог. Тэгээд тэрнээс гадна аяхгүй өндөртэй. Тэгээд одоо ингээд баялагтай. Тэгэхээр энэ манай бүх асуудлын, бүх проблемын одоо хүндрлийн гол юм нь юу вэ гэхээр засаглалын чадвар. Одоо энэ дээр байгаа байхгүй юу? Одоо энэ тайлан дээр 2025 оны дээр competence of the government тэгсэн чинь 13%.
100 оноо байхаас 13 оноотой хамгийн одоо саад болж байгаа юм бол засаглалын чадвараа сайжруулъя. Энэ засагт биш тийм ингээд одоо IQ-гаар нь яадаг тий одоо яг үт юм тийм ордог одоо төрийн босхийг одоо сайжруулах, төрийн албаны чадварыг сайжруулах. Нэгдүгээр, хоёрдугаарт нь гэхээр ингээд эрх зүйн орчин тэрнийгээ сайжруулах гэж байгаа. Тэгтэл бизнес их орчныг л сайжруулах. Засаглалаа сайжруулахад Монгол улс айгүй хурдан хөгжих боломжтой. Айгүй авьяастай, хурдан, цөөхөн. Тэгээ зүгээр энд засаглалынхаа өөр ашиг чадварыг л сайжруулах. Тэгээ гуравт нь ихлээр тэгээд дид бүтцгээл яг байжлаа юм бол тэгээд ухраалгаа байхгүй юу. Ингээл 25 онд бол ингээд бүгд ухарцсан. Эдийн засгийн economic performance гэсэн 42-өөс 55-д орцсон. Government efficiency гэсэн чинь 53-аас 61 болцсон. Business efficiency гэсэн чинь 62-аас 65 болцсон. Infrastructure гэдэг нь 64-аас 66 болцсон. Ухраад байгаа байна. Тийм байна. Хамгийн гол дөрвөн үзүүлэлт дээр л ингээл тий ухраад байгаа. Тэгэхээр бид нар яг гашуун үнэтэй нүүр тулаад одоо өнөөдөр ингээд хүмүүс жагсаал цуглаан хийгээд байгаа чинь бухимдаад тий болохгүй байгаа учраас л тэгээд байгаа шүү дээ. Өрсөлдөх чадвар. та нэвтрүүлэгт бас үзэж байгаа залуучуудаа хандаад нэг үг хэлчих тий. Тэгээд яг ингээд ер нь мөрөөдөлтөй байх хэрэгтэй гэж боддгийг. Ер нь залуу хүнд ингээд мөрөөдөлтөй. Тэг ингээд зөв одоо санаа зөв бол заяа зөвгээд би бол тийм зүгээр л нэг л малчны юунд байгаал тэгэл хөдөө хамгийн хол төрөөл хотод ирээл тэгэл ингээд санаа заяа зөв явсаар байгаа л ер нь тодорхой амжилтанд хүрсэн гэж боддог. Тэгээд ингээд мөрөөдөлтөй ингээд зөв зүйл хийх гэхлээр үл үзэгдэх гар туслаад байгаа юм шиг санагддаг. Ингээд одоо би Адам Смитийг үл үзэгдэх гарыг тухай яриаггүй л дээ. Ер нь ингээ бурхны гарч гэдэг ч юм ингээ зөв юм хийхлээр аяндаа бүтээд идэг байхгүй. Тэгэхээр би яаж ийм нүгтэй залуучууд ингээ мөрөөдөлтэй байгаа, тууштай байх юм бол ер нь юу ч хийх боломжтой, юу ч бүтээх боломжтой. Тэгээ санаа зүв бол заяа зүвгээд. Тэгэд хүн зөндөө буруу муу юм хийгээд гүтгэж болно, яаж болно. Гэхдээ яг тэр яг үнээр бол өхөр тэргээр туулгааг үүснэ. Ахмадын сургаал алт малт гэл энэ арт түмний зүүр өгч нь бүгд яг үнэхээр юм айгүй хүн цэнтэй юм байлээ. Санаа маш философитой тий. Тэгээ би зүгээр нэг сүлд нэг юм хэлэхлээр одоо ингээд залуу хөгшин баг гэхгүйгээр ингээд гурван үеийн хэлхээсэн дээр холбоон дээр тэр улс их тогтвортой хөгждөг. Тэгэхгүй бол ингээд нэг айл байжгаад эмээ өвөөгөө чи хөгшингөө хөөгөө гаргачих юм бол тэр айл тийм ад жаргалтай байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд ахмадаа хүндэтгээ залуучуудаа дэмжиж ингээд явах юм бол Монгол улсын ирээдүй бол гэрэлтэй гэгээтэй гэж бол би байнга итгэдэг. Зүгээр нэг боломжоо алдаад байгаа нь жоохон онцгой санагддаг юм л та. Тэгээд залуучууд та ирээдүй бол та нарын гарт байгаа. Тэгвэл та нар ингээд ахмад залуу үеийн бас хүндлэхийн хэрээр эргээд тэр чин бас тэр хүмүүсийг инээрэг ирч хүч нөөлөг бол байдгийн байл л дээ. Тэгээ би нэг инээдтэй юм ярьчих уу. Дээр үед ингээд байжсэн чинь манай чимэд дарга одоо хүмүүс үндсэн хуулийн их баригч гэдэг. Тэгээ нэг удаа байсан чинь манай ангийнхан уулзалтыг гэдэг. Тэгэхээр би чөлөө гоохгүй юу. Тэр үе чинь ажлын 6 өдөртэй байсан. Хагас өдөр гэсэн чинь за ч одоо явах хэвээр чи тэгэл үеийнхнээс ангийнхнаас сурах юм чамд одоо багалдоо. Тэгээ чи залуу байхдаа настай хүнтэй хайрын сайн найзалж настай болчих залуу хүмүүстэй сайн найзалжээ гэж хэлж исэн байхгүй юу. Тэгэхээр тэр хүн бас амьдралаа сургууж гарсан. Тийм байна тийм. Одоо хоёулаа найзлаад байж тээ. Би танаас сонсоод бай. Та бас надаас ирч хүчил аваад бай гэдэг шиг шүү дээ. Тэгэхээр бол залуус надад битгий бууж өгөл гэж хэлмээр байна. Баярлалаа. За эрхэм үзэгчтэй ингээд дэлхийд өрсөлдөх Монгол ураатай өрсөлдөх чадварын ээлж дуугаар ингээд үүгээр өндөрлж байна. Бид бүхэнтэй хамт байж үн цагаа зарцуулсан та бүхэнд баярлалаа. Гэхдээ та бүхэн манс энэ өрсөлдөх чадрын талаар маш том гүнзгий ойлголт авсан болов уу гэж найдаж байна. Дараагийн дугаараар илүү сонирхолтой одоо ямар шийдэл байна, арга зам байна вэ гэдэг талаас нь ярилцах болно. Ингээд дараагийн дугаар хүртэл баяр та. Альва хөгжил дэвшил бүртгэл хэмжилт дүн шинжилгээнээс эхэлдэг. Улс орны хөгжилч ялгаагүй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдах чадна. Удирдах чадвал хөгжүүлж чадна. Ийм учраас цөөн залуу хүн амтай, эрдэс баялагын нөөцөгтэй, зах зээлд ойр, мэдээллийн технологи харьцангуй сайн хөгжиж байгаа Монгол улсын хувьд өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, тогтвортой бодлого тууштай хэрэгжүүлбэл хөгжлийн гайхамшиг бүтээх бүрэн боломжтой.
өрсөлдөх чадвар.